Монгол орны эдийн засгийн нэг чухал салбар бол мал аж ахуй. Малын тоо толгой өсөн нэмэгдэж байгаагаар энэ салбарын өсөлтийг харж дүгндэг байсан үе ард хоцорч одоо тооноос илүү чанарт анхаарч байгаа ч бэлчээрийнхээ даацанд тохирсон малтай байх асуудал чухлаар яригдсаар байна. Алс баруун хязгаар Ховд аймгийн хувьд авч үзвэл бусад аймагуудтай харьцуулахад эрүүл соргог бэлчээртэй гих боловч өнгөрсөн оны бэлчээрийн даацын судалгаагаар 70 орчим хувь нь хэтэрсэн 30 орчим хувь нь хүрэлцээтэй гэж дүгнэгджээ. Бэлчээрийн даацын судалгааг гаргахдаа хоёр байдлаар гаргадаг бөгөөд энэ оны судалгаа дүмэдэг 8 дугаар сард багтаан гаргахаар ажиллаж байна. Хоёр төрлийн байдлаар үзэж байгаа. Нэг нь бол улс цаг орчны шийдвэрийн газраас бэлчээрийн төлөв байдлын судалгаа явуулдаг. Сумдуудын газрын даавал бол аймгийн газрын албанаас фотомын нэвтрэнгийн судалгааг бүр наривчилсан 191 цагтэр фотомын нэвтрэнгийн судалгаа явуулдаг. Энэ дөр бол нэлээд ургуулын байдал дээр ургаж байгаа ургуулын төрөл зүйлээр нэлээд наривчилтаа гарч байгаа тийм судалгаа байна. Тэрүүгээр нарийн тооцоол үзэх юм бол ер нь бол хэтрэлдэг бол ер нь бодтойгоор харах болно шүү дээ. Малынхаа тоо толгооноос шалтгаалan сум бүрт бэлчээрийн даацын байдал харилцан адилгүй байдаг. Тухайлбал Ховд аймгийн 17 сумаас Алтай сум хамгийн бага хэтрэлттэй, Манхан Чандман зэрэг сумдад бэлчээрийн даац хамгийн их хэтрэлттэй буюу зарим газраа 9-с 11 дахин хэтэрсэн байдалтай байжээ. Малын тоо толгойг өсгөж болгоч тэр хэмжээгээр бэлчээрэнд доройтож байгаа учраас малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар чанаржуулахыг чухалчилж байна. Ингээ ажиглаад байхад өөрөө ингээ зүгээр орохоноор өөрөө ажиглаж яхад ингээд одоо шинийг газар яваад 2 хон зэрэгцээ явдаг газар 10 хон зэрэгцээ явахтаар чи нэг ногоогийн чинь 10 хон тустай штэ. Тэгэхээр зөвхөн бэлчээрийн даац яаж өөдөө байх вэ? Өөдөө байдаг аргаалга. Одоо 50 60 гөгч байгаа гөгшин хүн ингээд ажиглаад харж яхад бол бид нар чинь ингээд намар одоо ингээд 9 10 сар болох чинь ногоон дээр хөгөөрөөгөл голын сэргээрээ гүгээл хөдөө мадан дээр гараад гадаа ариг цагаагаа борлуулаад тэгдэг гэсэн. Одоо бол тийм үе өнгөрсөн ч бэлчээрийн даац маш хомсдож байна. Тэ байгаль дэлхийд яг мөх талтай байна. Тийм учраас одоо малын тооцоолгойг барих нь их зөв юм уу гэж бодож байна. Ер нь чанартай цөөн тооны малтай байх ер нь боломжтой өөрт ядаж өөрт биеийн дамар нэгдэж хоёрдож бэлчээртэй хэрэгтэй. Нэгдэж одоо бид нар чинь байнгын нөгөө өөрөө маллаад байж бас чадахгүй. Тэгээ хөлсөөр өгдөг илүү малны бас хөлс төлөхгүй цөвдөрхөн малтай чанартай малтай байж их юм бол арай илүү тийм биднэрт өөрт цөвдөрхөн тэгээ чанартай малтай байхад биднэрт арай илүү боломж олцоотой байна. Ховд аймаг өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3 сая гаруй толгой мал тоолуулсан нь өнгөрсөн оныхоос 300 гаруй мянган толгоогоор буурчээ. Энэ нь нэг талаараа ганц цасцуудаас нөгөө талаараа малчуудад тодорхой тооны малаа худалдан борлуулсантай холбоотой юм а.